Сайн байцгаана уу. Өнөөдөр бид нар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ТV14 дугаар ангитайгаа хамтраад 3 сарын 18-нд Цэргийн баяраар төрсөн цэргийн албанд хааж байгаа Гомб гээд залууга баярлуулах гээд явж байна. Надад гой санагдаад байгаа тухайн хүүхэд маань хинтээ уулзахыг хүсэж байна гэсэн чинь миний нэрийг бичсэн гинэ. Тэгээд бас 18 настай цэргийн алба хааж байгаа хүүхэд ингээд намайг хүндэлж байна, уулзахыг хүсдэгэ гэж хэлсэн. Надад ч гэсэн тийм гой санагдаад их гоёор хүлээж авсан. Тэгээд одоо бид нар өнөөдөр цэргийн баярын өдрөөр очиж хүүдээ таарт өгч төрсөн өдрийнх нь хэсгийн хугацааг хамт өнгөрүүлэх гээд явж байна. Соёл авалт төрөв. За баяр хүргье. Их баярлж байна. Нөгөө нэг судалгаа аваад нэг бичээд бичсэн. Тэгээд нөгөө огт ирнэ гэж бодож байгаагүй. Тэгээд судалгаа авч байгаа юм даа гэж бодоод бичсэн. Тэгээд өөрийнхөө хувьд болоод их юу бахархаж шүтэж явдаг. Юу их хөдөлмөрчтэй. Юунд нь сандард ямар хөөрх юм бэ? Тэг зүгээр сандрахгүй. Зүгээр хоёуланд нь зөндөө хугацаагаа чи сандрахгүй ярьдаа. Өөрөө спортоор хичээлдэг үү? Би спортоор ер нь хичээлдэг. Даам шатар тоглох нь хойгтой. Бид нэг ч гэсэн хүүхдийн ингээд одоо үгдийн зүрхэнд нь одоо хүндэлдэг гэд ингээд ярьж байгаа нь надад амар гой санагдсан. Тэгээд чинь бас баярлаа гэж хэлмээр байна. Өөр хүмүүсийн нэрийг бичээл намайг орхитуулсан бол хоёлаа одоо энд ингээ ярилцаа сууж явахгүй байх байсан байна. Тэгээд миний ч гэсэн амьдралд яг энэ өдөр мартагдахгүй гоё үйл явдал болж байгаа. Цэрэгт ирсэн ямар байна? Цэрэгт ирсэн гоё юм. Тэ. Өөрөө бас цэрэгт явна явахгүй гэж бас их бодож байсан. Тэгээд ер нь хосон дээр юм байна дөө гэж бодож. Тэгэл ирсэн. Сайн 12-аад төгссөн үү? Тэгээд дөнгөж хаврын төгсөөд намар ирсэн. Би бас хүүхдүүдийг цэрэгт яваасаа гэж боддیں۔ Одоо манай аав ээжээр маань хоёулаа цэргийн хүн. Би өөрөө харимд одоо байгаа. Манай өвөө бас цэргийнтэй ингээд үе удам дамжсан. Одоо холбооны цэргийн 0.3 дугаар анги дээр манай дүүнер манай бид нар ч юм аа үнждэг байсан. Тэгээд ингээд цэргийн тухай одоо хүүхэд нас бол байнга юм цэргийн дурсамжтай өнгөрүүлдэг. Цэргийн баяр манай гэр бүлийн хувьд айгүй юм чухал баяруудын бас нэг. Би өвөөтгөө хамт амьдуулсан. Өвөө 3 сарын 18-нд тус төрсөн байсан. Тийм үү? Өвөөтгөө нэг өдөр. Тэгээд өвөөтгөө байнга хамт амьдуулдаг байсан. Гоё өдөр их дурсамжтай байсан. Тэгээд зүгээр юм нэ дээ. Зүгээр штэ гоё. Тийм гой дурсамжаа ярих хэрэгтэй дурсах хэрэгтэй. Тэгээд өвөө наав их хэрнэ цэрэгт явуулна гэж ярьдаг ус. Тэгээд өвөө наав цэрэгт ирэх юм. Хавар бурхан болоо. Тэгээд өвөө бас наав явуулна гэж төсөөлөхөөс явцсан ч дээр юм өгч. Батаад цэрэгт ирсэн. Одоо өвөө
одоо магадгүй мэдэхгүй л дээ хүмүүс болгон тэгж ярьдаг болохоос бид нар тэгж яриад итгэхийг хүсдэг юм билүү те нөгөө нэг тэнгэрээс харж байгаа гэж ярьдаг. Тэгээд чамаар бахархаж байгаа бах ийм сайн хүү болж ингэж хүмүүжж байгаа те гэд гоё өвөн чамаар бахархаж байгаа гэдэгт чинь ямар ч хэсэг ихтэй байна. Өвөө нөгөө намайг цэрэгтэй болчоод араас нь гэрээ аваад нүүжчихэд яг цэргийнх нь ингээ хажууд амьдрын гэж ярьдаг. Яг дүүсэн. Өвөгийн амны хөхтэй хана штэ тэгэхээр тийм бас сонир тохиолдол энэ өвөө нэг өдөр төрсөн өвтөгөө тэгээд өвтөгөө цэргийн баяраа тийм битүү чи чин тэгвэл цэргийн баярыг нэгжэр тэмдэглэдэг байсан байна. Өмөөг дагаал явдаг байсан биз те. Тийм байна. Тэгээ гой дурсамжаа бас бид бүгдтэй хуваалцаж байгаад баярлалаа. Цэрэг тэрэ чи юу чиний сэтгэл зүй дотор юу өөрчлөгдсөн ч гэдэм үү тэгээ бас ангийнхаа тухай. Манай ангийн захирагч Хуран Даяг баяр гэж хүн байдаг. Инженер сапарын тусгай хороо гэдэг. Монголд хоёрхан тавьдаг. Тэгээд нэг нь тусгай хороо гэдэг. Нэг нь болохоор нөгөө гүүр тавьдаг англи байдаг гэж хэлжсэн. Тэгээд ер нь бол инженерийн талын бүх юм эднээс саад моронго байгалийн бартаг засах, зам гаргах гэл бүх юм байна. Тэгээд инженерийн цэрэг болсон хэдий буудлага гэсэн тэгээ нөгөө бустангаас ялгаатай нь бол нөгөө тэслэгээ хийсэн. Тэслэгээ хийж үзсэн. Тэгээд чанга доогорд юм билээ. Ер нь бол одоо наад захын ловцаа цэвэрх хүмүүсэж гутлаа тосолж чадахгүй зүгээр хар өнгөтэй одоо гутлыг жишээлбэл хар өнгөтэй байхад л болоо гэж боддог гэсэн чинь хардаа бас арай өөр тий Гялтгаар готлонд юм харагддаг. Үүний нүүр өдр харагддаг. Тийм юм мэдж авсан. За гэртээ очиад сорсын өнөдөө хийж үзэндээ л гэж бодож байгаа. Энэ тэгтээ гой төлөвшөлтэй хүүхдүүдэд яг юм их сургуульд ороод оюутан болохын өмнөх бас гой төлөвшөл санагдаад байдیں۔ Нөө сайн нэг юу татагдж ирээд нөө тангарын баяр болоод бүх барилгаад би ороод ямар гоё. Тэгээд төрүүлээд ямарсан гоё юм тий. Тэгээд 3 хоног чөлөөгөр шагнуулсан. За. Тэгээд нөө нав жоохон байж яаж бүгдийг давчваа тэгэж бүгдээрээ тэгж асуугаад зөхгүй. Би ч нөгөө нэг хөдөө юу үйдингийн хөвгтүүдтэй л дүү нартайгаа ахтайгаа л барил. Тий штэ. Тэгээд зүгээр хичээлдгээс болохоор мэдээж нөгөө цаашаа хичээлээд явал бас болохлоо. Цаашаа хичээлээд явхад ер нь хэцүү байх болов. Одоо чи 18 нас хүрч байгаа тий. Ингээд их сургуульд орох нас ч болж байгаа. Тэгээд спортыг хоббигоо болгож хичээллэж болно. Эхний 1-2-3 жил бол сонирхогчийн төвшөнд явна шүү дээ. Тэр хугацаанд сургуулаа төгсөөд сургуулаа одоо сураад ер нь ямар байдیں۔ Тэ спорт ямар байдгийг би яг энэ яг намайг татаад байна уу гэдэггүй шүү дээ. 18-20-т хичээлж гисэн олимпиадын аваргууд зөндөө байдаг. Тэгэхээр бэстэ бүх юм чиний гарсан. Чи хүсэл чи одоо яг тийм нас ахгүй чиний нас чинь хүсэл юу ч хийж болох тийм нас. Тэгээд баяад болно шүү дээ. Одоо тэгээд төрсөн өдөр нэмээ чинь тий мэд үгийн одоо гой цэргийн баяраар аавдаа үсгээд ишүүлээ тий. Тэгээд төрүүлж өсгсөнд нь одоо сэтгэлийнхаа үгийг хэлж олно шүү дээ камерлаа харж байгаа. Намайг төрүүлж өсгсөн ээж аав өвөө эмээ бүгдэнд нь баярлаа гэж яа. Цэргийн баяр болж байна. Аав ээж үгүй аав. Цэргийн баярын өмнө төрөг аав бас ага бүгдд нь цэргийн баярын өмнө төрөг яа. Энэ цэргийн ангийн албаажгаа хүүхдүүд бол эдний ангийнханд бүгдээрэнд нь сайн сайхан эрүүл энхийг хүсье дүүдээ мөн албаа нэр төртөө сайн хааж цэргийнхэн эрдэм мэдлэгийг сайн эзэмсэж эх орондоо бас үнэнч шударга хөдөлмөрдөг тийм сайхан иргэн байх болохоор айл гэж одоо ярив доо. За би ийм бүс гаргаж байгаа. За юу гэдэг юм шүү дээ. Тэгээд энэ одоо нөгөө дүнгиж үзэж байгаа болохоор аягүй цөөхөн гарсан. Тэгээд дээжээс нь яг гэрт ганц үлдсэн байсан. Бас ийм гоё юмд явах гэж юм чин дүүдэд дурсгал болгоод өгье гэдэг энэ ингээ ардаа чемпион гэж бичгтээ алтан өнгөөр ихний ээлжинд гарч байгаа. Тэгээд энэ яг надад төгс зориулж хүн хийж өгсөн яг дэлхийд ганцхан загвартай зөвхөн би зүүдэг байсан бүсний яг тэр загвараар нь хийсэн. Тэгээд эндээ ингээд хич хаан нэр байгаа. Хаццаг гэдэг
Тэг ингээд чемпион гэж бичгтээ чамаг гой зоригтой өрөөд авраг болоорой гэдэг чинь бэлгэлж байгаамаа. За баярлалаа. Өнөөдрийн энэ арга хэмжээ чамд таалагдсан баг. Надад бас таалагдж байгаа. Тэгээд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан анги хамт олонд нь мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын хамт олонд одоо чамд энэ бэлгийг бас гардуулж байгаа юм байна. Тэгээд амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За.